Засгийн газрын ээлжид хуралдаан өчигдөр хуралдаж 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Эдгээр асуудлын дотор хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргажээ. 2015 оны 11-р сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бол хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт 240 тэрбум төгрөгийг тусгасан нь 2015 оны төсвөөс 40% буурсан дуу юм байна. Мөн хуралдаанаар үйлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авахар болсон байна. Үйлжилт хүндрэхээр байгаа аймагуудад улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон тэжээлийн үнийг 50% хямдруулж хүн эмнэлэг шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах үйлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. Мөн санхүүгийн түрээс лизингийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж санхүүгийн түрээсийн харилцаа болон санхүүгийн түрээсийн гэрээний тодорхойлолтыг салгаж ойлгомжтойгоор тодорхойлох хуульд байх шаардлагагүй, тусгайлан харилцаа зохицуулаагүй, салаа утгатай зүйл заалтыг хасах, санхүүгийн түрээсийн гэрээг барьцаалах болон талууд эрх үүргээ бусдад шилжүүлэх харилцааг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзжээ. Энэ жил Монгол улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой гэж үзэн мах хөтөлбөрийг мөн боловсруулан баталсан байна. Цаашид экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх, чанар, эрүүл аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах, учирч болзошгүй цаг аарын хүндрэлээс сэргийлж өвлжих малын тоог цөөлөх, махны дотоодын зах зээлийн үнийг докторжуулах, мах бэлтгэдэг экспортлох аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газраас мах хөтөлбөрийг боловсруулан гаргалаа. Түүнчлэн импортоор оруулах өрийн буудай, гайлын болон нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг улсын хурал өргөн мэдүүлэхээр болжээ. Засгийн газрын мөн өдрийн хуралдаанаар Улаанбаатар хот Хүшгийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч талбайн хэмжээ, хөлийн заагийн солбилцлыг баталлаа.